За сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэнд хүргье. За юуны өмнө Монгол улсын төрийн сан үйл ажиллагаа хэвэн явж байна. За сая өнгөрсөн 7 сард тодтол хийсэн ингээд батлагдсан төсвийнхаа дагуу батлагдсан хуваарийнхаа дагуу Монголын төрийн бүх санхүүжилт хэвэн явж байгаа гэдгийг аль биесээр хэлье. Хаанч ямар ч саадсан зүйл байхгүй. За энэ жилийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна. За ер нь бол 3 дахь үеэрд бол нэг олон жилийн дунджаар энэ орчимд байдаг. За жилийн эцрүү ер нь за ингээд төрийн сан бол хэвэн явж байгаа гэдгийг хэлье. За мөн сая би Монгол банкнаас болон үндэсний статистикийн газраас сүүлийн үеийн тоонуудыг авлаа. За тэгэхээр Монгол банкны вебсайтн дээр та бүхэн хинж ороод харахад бэлэн тоонууд байж идэг. За 3 дахь удирлын буюу 9 сарын 30-ны байдлаар Монгол улсын валютын нөөц 5 тэрбум 874 сая төгрөг байна. За энэ бол 4-5 сарын импортын хэрэгцээг хангах ийм үлдэгдэл юм. За мөн өнгөрсөн 7 хоногт ер нь жилдээ 2 удаа олон улсын валютын сангаас улс орнууд дээр очиж ингэж ажилладаг. За олон улсын валютын сангийн баг ирээд ингэ явлаа. За тэгэхээр ямар нэг эсдэлтэй зүйл гарсан ч юм уу төлбөр тооцоо зээлийн гадаад зээлийн үр зээлээс холбоотой ямар ч тийм эрсдэлтэй зүйл байхгүй гэдэг дүгнээд явсан. За эх 7 хоногт би олон улсын валютын сангийнхаа намрынхаа хуралд явна. За мөн бас сэтгүүлч нараас шаардлагатай бол энд бас жилийн хурлын үйл ажиллагаатай танилцж болно. За мөн би сайн зориг гишүүнийг би өөрөө цуг яваасаа гэж бодож байна. Өөрөө цуг яваад очиод эндээс лайв байна уу, юугаа хийнэ цуг сууж хагаад Монгол улсыг олон улсад яаж харж байна гэдгийг өөрөө харах хэрэгтэй. За 3 том зээлч зэрэглэлийн компаниуд байдаг тийм ээ. За тэгвэл сая Fitch агентлагаас Монгол улсын зээлч зэрэглэлийг бие нэмэх доктортой буюу өнгөрсөн жилийнх дээр хэвэн байна. Ингэж хадгалж үлдэж болно гэдгийг олон улсад зарласан байна. За S&P Moody's дараагийн 2 агентлагууд яг ажиллаа хийж байна. За ингээд 10-11 сар дөнгүүд нь гарна. За гадаад нөхцөл байдал бол тун бас ойлгомжгүй докторгүй ийм байгаа. За хятадын зээлжих зэрэглэл нэг ноочор унсан байна. Буурсан. Гэтэл манайх хятадаас эдийн засаг ямар их хамааралтай байдаг вэ? Гэтэл хятадын зээлжих зэрэглэл унсан байхад манайхын хэвээр надлсан. Америк нэгдсэн улсын зээлжих зэрэглэл мөн унсан. Манайтай ижил төстэй жижиг эдийн засгийн улсууд маш их улсууд зээлжих зэрэглэлүүд нь унсан. Харин манайх доктортой байж чадсан. За энэ бол том дефакто шүү дээ тийм ээ. Бид өөрсдөө хэлээд байгаа юм биш. Олон улсад ингэж үзэж байна Монгол улсыг. За тийм учраас төрийн сангийн үйл ажиллагаа олон улсын валютын сангаас гарч байгаа энэ дүгнэлтүүд Монгол улсын валютын нөөц гээд эдгээр асуудлууд дээр хэн дуртай нь гарч ирээд улс төржүүлээд цээжнийхаа бангаар ингэж ярьж хэлж болохгүй. Энэ бол маш эмзэг асуудал шүү. Тийм учраас өнөөдрийн хэмжээнд хүрсэн байгаа эдийн засгийн нөхцөл байдлаа бид цаашаа хэрхэн яаж хадгалах вэ гэдэг нь бидний хувьд хамгийн том чухал зорилго болж байгаа. За Монгол улс төсвөө бид 9 сарын 1-нд өргөн барьдаг болоод энэ жил 2 дахь хугацаанд өргөн барьсан. За харамсалтай нь хэлцэхгүй байна. Уг нь өдөрт чинь 10 сарын эхний 7 хоногт бол бид төсөв аль хэдийн хэлцээд эхэлсэн. За ажлын хэсэг нь байгуулагдсан. Ингээд явж идэг. За гэтэл энэ 7 хоногт бид бас хүлээж байна. Энэ 7 хоногт төсвийн 2 дахь хэлцүүлэг болоод ажлын хэсэг нь байгуулагдаад ажилдаа ороосоо гэж хүсэж байна. Мөн уриалж байна. Улсын төсөв гэдэг бол ерөөсөө эдийн засгийн толин байдаг. Ирэх жилийн төсөв хэрхэн яаж батлагдахаас ирэх жилийн бүтээн байгуулалтын ажлууд эдийн засгийн бүх оролцогч нар гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар төлөвлөгөөгөө гаргана. За гэтэл бид 10 сар гарчаад ингэ явж байхад төсвийн 2 дугаар хэлцүүлгийг хийж амжаагүй байна гэдэг бол энэ жилийн хувьд цаглбарын хувьд бол маш их эрсдэлтэй болж ирж байна. Маш эрсдэлтэй. 11 сарын 15 гэхэд бид төсөв баталсан байх учиртай. Хэрвээ санал шүүмжил байх юм бол нээлттэй. Гол нь хэлэлцээд ажлын хэсгээ байгуулагдаад тэгээд ажлаа хийгээд явах нь чухал байхгүй. Тэгэхгүй холоос төсөв ийм байна, тийм байна гэж яриад авах биш. Ажлаа хий. Энэ цаасаа барьж аваа бүгдөө тэрнэрээ
ажиллацгаа хэрэгтэй. За энэ жилийн хувьд бол төсөв бид аль болох одоо эдийн засгийн өсөлтөө хэвээр нь хадгалах, макро доктортой байдлыг хадгалах нь бидний хувьд бол хамгийн чухал байгаа. За мөн эдийн засгийн өсөлтийг хувийн сектороор дамжуулж эдийн засгийн өсөлтийг хадгалах. За улмаар одоо макро доктортой байдлыг нь хэвээр одоо хадгалж үргэлжлүүлэх. За хувийн секторт одоо эдийн засгийн аль болох одоо орон зайг нь гаргах ийм чиглэлээр төсөв маань баригдсан байна. За тийм учраас энэ жилийн төсвийн хувьд бол одоо ерхий сайд мэдээлэлтэй дурдсан байгаа. Одоо өөрөөр хэлбэл хувийн хвшлэлээр одоо суурилсан эдийн засгийн өсөлтийг одоо дэмжих ийм төсөв болж ирж байна гэж. За ингэ асуулт хариулт хийх хөө. За тийм. Тэгэхээр амнат тэр одоо засгийн газар шийдвэр гаргасан. Засгийн газрын байр суурийг би хамгаалж ярина. За Монгол улс бид үндэсний биржийн тухай хуультай болсон тийм ээ. Яах гэж биржийн тухай хуультай болсон юм? Бид өөр хятадын одоо биржийн үнээр биш, өөрсдөө үндэсний биржийн үнэтэй болох гэж ийм хуультай болсон байхгүй юу? Энэ хуулийн зорилго нь ерөөсөө энэ. Биржээрээ ил тод, нүүрсэн, зэсэн, жоншин бүгд арилжаалагдж идэг. А тэр үннээсээ бид одоо амнатаа тооцож авдаг. Ийм л шилжилт хийгдэж байгаа асуудал байхгүй юу? Та нар бодоод үзтээ хятадын Эсэксколын биржээр хэдүүлээ явах уу? Эсвэл үндэснийхээ биржээр явах уу? Ийм маш тодорхой юмыг ингэж гуйж буруу талаас нь тайлбарлах. Би сайн зэрэг гүшүүнийгөө өөрөө мэдэхгүй дээ, ойлгохгүй дээ гэж энэ ерөөсөө огт бодохгүй байна. Улс төрийн зорилготой юм уу даа гэж ингэж харсан. Тийм учраас энэ биржийнхаа тогтолцоог бид хамгаална. Энд чинь үндэснийхээ биржийн үйл ажиллагааг дэмжиж ийм шилжилт хийж байгаа байхгүй юу? Хятадын биржээр биш ээ. Дотоодынхоо биржээр хэдүүлээ одоо амнатаа тооцдог бол эндээсээ одоо төсвийн орлогыг одоо тооцоолдог болж байгаа гэж ийм л шилжилт юм байна. Тэрнээс огт ухарж болохгүй. Хэрвээ ингэж явахгүй бол бид одоо бирж урамшуулж бирж одоо ингэж гол хөшүүр хийж ингэж явахгүй бол нөгөө л одоо биржийн бусаар далд явдаг энэ 8 ч нь улам л одоо өргөжөөд байна. Харин энэ чинь ингэж бирж рүү дуудаж бирж рүү оруулж ирснээр олон нийтийн хяналт тэр хэмжээгээр одоо сайжирна гэсэн үг байна. Яндаа бол октод дээр сангийн ам эсрэг саналтай байсан гэж Гэхдээ яг араа ийм байгаа юм. Энд чинь өөрөө хугацаатай. Он дуустал. Өөрөөр хэлбэл одоо нүүрсний зах зээл үнэн өөрөө унтсан. Манай дотоодын одоо үндэсний компаниудын одоо өрсөлдөх чадвар тэр хэмжээгээр одоо суларцсан байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Үнэн унаад байгаа. Ийм үед одоо төр зүрийн зохицуулт хийж биржээр одоо явуулах тусам одоо биржийн үнэ дээрээс амнатаа авдаг ийм зохицуултуудыг одоо уулуурхайн амнаас оруулж ирсэн. За яг хуу зөв санал болгон дээр бид нийлэх албагүй шүү дээ, тийм ээ. За засгийн газраас шийдвэр эцсийн шийдвэр гарсан. Ингээд бид засгийн газрынхаа шийдвэрийг одоо хамгаалаад за тэгээд биржээ дэмжиж за ийм хүнд үед бас дотоодын манай эдийн засгийн одоо гол хэсэгч бол тэр төргөө өсвөсөг уулуурхай болцсон байгаа үед бүгдээрээ хамтдаа ингээд унчиж болохгүй. Тийм учраас одоо уулуурхай ассоциацаас тэндээс бас та бүхэн сонсох хэрэгтэй. Энэ бодлого дээр зөв үү, буруу юу, цаашаа доктортой явах ёстой юу, үгүй юу гэдгийг тэндээс бас сонсож хэрэгтэй байна. 11 сарын 15-ны дотор төсвөө баталж чадахгүй бол яах вэ? За тийм юм болохгүй бол байгаасаа л гэж найдаж байна. Одоо 11 сарын 15-нд одоо баталчих байлгүй дээ. Одоо гол хэлцүүлэг бол 2 дугаар хэлцүүлэг байдаг. Тэгэд энэ жилийн хувьд бол төсөв маш тодорхой байгаа. Маш тодорхой, цөөхөн тоотой. Тийм учраас ажлын хэсгээр бол нэг хайхтар тэгж ажил удахгүй болов гэж ингэж бодож байна. За дээрээс нь одоо манай бид ч үндсэн хуулиараа энэ төсвөө бол нэлээд тийм одоо халдашгүй хийчихсэн шүү дээ. Одоо орлого зарлага ер нь бол баланслж явна. Ямар нэг шинэ зүйлүүд тавигдах ямар ч боломж байхгүй. Хаана газраас заавал одоо хасч иж тавигддаг. За гэтэл одоо хасах юм бараг байхгүй шахал ийм төсөв байгаа. Тэгэхээр хоёр асуултанд арчсан намын бүлгээс бид нар хэлсэн шүү дээ. 9 сарын 30-ны байдлаар 5 тэрбум 874 сая гээд Монгол банкны вебсайтээр байж байна. Арчсан намын бүлгээс одоо энэ тоо худлаа тоо гэж байхгүй. Эн чинь үндэсний статистикийн газраас гаргадаг тоо. Их хурлын өөрийнх нь арай байгуулга. Засгийн газар энэ ч өөрөө зохиож бичдэггүй. Засгийн газрын асуудал биш. Эн чинь одоо бие даасан институт төв банкны эрхлэх гол ажил нь ерөөс валютын нөөц байдаг. Энэ төв банктай хэдүүлээ идэхгүй одоо өөр юм хинд идэхгүй. Эн чинь төв банкны нөөц ч биш. Монгол улсын валютын нөөц гэхгүй юу? Тэгэхээр одоо арилжааны банкуд дээр байгаа валют ч бас энд орно. Үеийн үед ингэж орж ирсэн. Цааш дааж орно.
Салбар нэмэгдэх боломж байгаа юу? Гэхдээ одоо харин тэгээд хэдүүд төсөө хэлцээ төсөв дээр ярих хэрэгтэй. Гэтэ сая 10 сарын 5-ны төсөв дотор ямар боломжууд байна уу? Цалингаа нэмэх үү? За цалингаа нэмийг бол хаана газраас хасах ёстой тийм үү? За юугаа хасахын төвл тэрийг хэдүүдээс ил тод ярих хэрэгтэй байхгүй юу? Одоо ажиллаад хийсэн юм байна шүү дээ. Ажил хийсэн. зах сан байгаа шүү дээ. Хэмжээ 18 сар болох юм. Гэхдээ арай ингэж аль зардлаа хасах вэ гэдэг дээр л хэдүүлээ ярилцах хэрэгтэй. Одоо тэрийг бүгдийг ингэж гаргаж ирж тавьж хагаад за алийн дэвчиж болох юм, алийн нэрэмбэлж болохоор байна. Гэхдээ одоо төсөв дүргэн баригдсан байгаа 17 их найдын урсгал зардал, одоо суурь зардал маань өөрөө арай бүгд хуультай цаана. Хуультай дүрмд одоо тогтоолтой ийм зардлууд байдаг байхгүй. За тэгэхээр тэрийгээ хэдүүлээ эргэжл оролдох хэрэгтэй. Одоо зардал цэгийн тэтгэмж болох 36 сарын тэтгэмж. за тэрийг зэрэг асууж болохгүй. Тэрийг найз болох яаж нэмэх вэ? Ингэж Сэвэдгүй. Рафиминээс хоёр асуулт байна. Нэгт ингээд улсын хурлын гишүүн буюу хариуцлагатай албан тушаалтан гарч ирээд Монгол улсыг дефолт болох гэж байна гэж хэлжтэй. Нэгт хоёрт сангийн яам болон Монгол банкыг худлаа ийм төсвийн мэдээ гаргаж өгсөн гэдэг ийм хоёр баримт хийчээд явчлаа штэ. Та залруулга гэж. Гэхдээ энэ хүн өөрөө залруулгаар хийж буруу тушаа мэдээлэл тараасандаа хариуцлага өгөх хэрэгтэй. Хоёрт төсөө баталж чадахгүй бид нар юу руу орох вэ гэдэг хамгийн том зовлон юу юм бэ? Энэ багшлахаа цалин тавьж чадахгүй болох юм тий. Ийм асуудал. За тэгэхээр сангийн сайд нэмэлт асуулт байна. Урсгал. За нэгээр нь хариулъя. Сая хэний эгийг асуултанд хариулъя. За бид түр ярианыхаа ихэнд хэллээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр төрийн сан үйл ажиллагаа хэвэн явж байгаа шүү. Хэвэн явуулчлаа. Төрийн сан үйл ажиллагаа хэвэн явж байна. Энэ жилийн хувьд одоо сая тодтол хийгдснээс хойш тодлын дараах төсвийн дүнгээрээ одоо шат шатны төрийн байгууллагууд бүрэн санхүүжилт аваад явж байгаа. За мэдээж одоо орон нутгуудын хувьд тухайн орон нутгийнхаа одоо орлоготойгоо нь уялдуулж одоо бид төсвийн хуваар гэж ярьдаг. Сар болгон сангийн сайд батлаад явдаг. За энэ хуваарин дээр бол одоо наан цаана мөсөө дараа сарлан шилжүүлэх ийм зохицуултууд бол хэвэн. Тэгэхээр одоо төрийн сан ямар нэг төлбөрийн чадваргүй улмаас эрсдэлд орсон зүйл октоос байхгүй. Бүх зүйл хэвэн явж байгаа. Тэгэхээр сайн зэрэг гишүүн одоо өөрөө төрдөг олон жил ажилласан хууль зүйн яамны одоо төрийн нарийн бичгийн дараах хийж ирсэн хүн юу ярьж байгаагаа ямар хариуцлагатай зүйлүүд дээр одоо хөндөж ингэж байгааг өөрөө одоо мэдэх ёстой хүндээ хамгийн сайн мэдэх ёстой хүн байна. За тэгэхээр та урсгал зардал бүгд хуультай гэж хэлж байна. Одоо ингээд багш нар ч юм ахмадууд жагсаал хийгээд ингээд цалин төр нэмэгдэнэ. Энэ өөрөө эргээд урсгал зардал болон төсвүүдээр ачаал болж ирж штэ. Тэгэхээр энэ урсгал зардлыг нэг төсвийн тухай хуулиар нэг жилдээ нэг тодорхой хэмжээгээр инфляцтай уялдуулж нэмэгдүүлье гэдэг ийм нэг график гаргасан шиг санагдаад байна. Тэгэхээр төсвүүдээр одоо нийт дийлэх зардлын ихэнх нь урсгал зардал. Богдхон асууж. За тэгэхээр цалин одоо төсөв нэгэн дөрвөн баригдсан учраас өнцгөл ийм зарчимтай шүү дээ. Нэмбэл хасна гэдэг. Цалин нэмбэл хаана газаас бол хасагдж л төсөв өөрөө одоо балансаар барь цаашаа явна гэсэн үг. Тэгэхээр хасагдах зардлуудыг бид дахин их хурлын дахимдч хэлээд байгаа тийм ээ. Одоо жишээ нь нийгмийн даатгал гэж байж байна. Нийгмийн даатгалын одоо сан та нар хэд гэж бодож байна одоо урсгал зардал юм байна. 6.6 их найд. Эрүүл мэндийн даатгалын сан 2.2 их найд. Эдгээр маань бүгд хуультай. Ингээд одоо төсвийнхээ алдагдaltaй талд ингээд бичгтээ явдаг ийм одоо бид төсөвтэй шүү дээ. Тэгэхээр одоо тэтгэвэр тэтгэмжийг бол одоо хуультай одоо жил болгон нэмээ гэд. Цалингийн хувьд бол бас хуулийн зохицуулт байхгүй. Бид аль болох одоо эдийн засгийнхаа боломжоор ингээд нэмэгдүүлээд явж байгаа учиртай тий. За энэ жилийн хувьд бол бид хоёр том одоо хязгаарт байна гэхүү дээ. Эдийн засгийн багтаамж ба дотоодын бүтээгдэхүүний одоо төсөв өөрөө 24% сэтэж болохгүй шүү гэдэг одоо төлөвөнд оролцсон. За гэтэл бид бүх хуулийн заалтуудаар төсвөө бариа явахад 24 биш бүр 30% болно. Тэгэхээр цаана нөшөө төсөв дотор багтж чадаагүй. Гэхдээ хуулиар төсөвд заавал орох ёстой. Бараг 4-5 их найт төгрөгийн ийм одоо зардал багтаагүй байж идэг байхгүй юу? Тэгэхээр одоо эдгээр одоо багтсан энэ хязгаар дотор байгаа энэ төсөв дотор л зохицуулт юм. Төсвөө татварын шинжилгээтэйгээ цуг тооцсон уу?
Тэгэлгүй яг хуу татврын шинжилгээ гэдэг маань өөрөө бас нэг гэмт нэг өглөө босчод хийждэг зүйл биш. Өөрөө энэ чинь өртөгтэй. За энэ удаагийн татврын багц хууль хэрэгжвээс за төсөвдөр бол ер нь 4 их 80 за хоёр талдаа бичгдэрээ баг 8 их 80-ийн ийм өртөгтэй ийм одоо татврын шинжил болно. Өөрөөр хэлбэл 4 их 80 төгрөгийн одоо их усүр иргэд аж ахуй нэгжүүдийнхээ гар дээр үлднэ гэсэн үг. За энийг та бүхэн бодоод үзтээ нэг жилийн дотор хийж чадахгүй шүү дээ бид нар. Тийм ээ 30 их 80-ийн төсөвтөө тэгж жаад 8 их 80-ийн одоо бид нар нэг дор жил хийж чадахгүй. Тийм учраас одоо энэ жилийн хувьд бол амнатын буцаан олголтыг одоо 2%-ийг 5 болгоё гэдэг ийм шийдвэрээр эхэлж байна. За мөн ди парламент дээр одоо хувийн аж ахуйн нэгжийн орлогын дотор хувийн одоо албан татврын тухай хууль за одоо нөөцийн тухай хуулиудаа бүгдийг нь одоо нэг бүрчлэн гарч байгаа өөрчлөлтүүдэд одоо танилцуулаад тавьсан байгаа. Энийг та бүхэн одоо харж байгаа хаа гэж ингэж бодож байна. Ер нь бол энэ удаа томоохноос нь дурдсан ер нь 16 татврын параметр хөдлөнө. Ер нь хөдлөнө гэсэн үг. Тэгэхээр энэ хэмжээгнээр одоо хувийн секторт иргэддээр маань одоо ийм их усрын боломжууд нь гар дээр нь үлднэ л гэж болох хэрэгтэй. Одоо цаг үе яг ийм баг үед хэрвээ засгийн газрыг огцруулах юм бол биднэрт эдийн засгийн болон ямар эрсдэл үүсэх вэ? За энийг санагдаж. Тийм гадаад нөхцөл байдал амаргүй байна. Маш тогтворгүй байна. За дээрэс нь манай эдийн засаг маань өөрөө бид уул уурхайгаас хамааралтай ийм маш эмзэг бүтцтэй. Тэр уул уурхайн үн өртгөн бас биднээс хамаардаг. Гадна талд одоо олон улсын зах дээр тогтож идэг. Эндээс маш их одоо хамааралтай өндөр эрсдэлтэй ийм одоо гадаад нөхцөл байхад бид дотроо очроо олохгүй нэгдэг бол одоо ёстой нөгөө түүгээр яваад зовлон үүгээр авчирч бид хямрал руу явна. Тэгэхээр миний байр суурь гэхээс илүүтэй энэ гадаад нөхцөл байдал ийм байгаа үед Монгол улс өөрөө одоо эдийн засгийн нөхцөл байдлыг одоо доктортой авч явах нь бидний одоо хамгийн одоо том нийтлэг эрх ашиг бол энэ байх болно. Одоо багш нар маш онцгой хоног тэмцэлийг хийж өгнө. Засгийн газрын зүгээс дуулцсан гэсэн бүх гарч ядаж тодорхой тайлбар өгсөн. Гэхдээ би ойлгохдоо салбарын сайднууд үргэлж цуг байгаа мэн гэж ойлгож байгаа. Салбарын сайд нь бид засгийн газар дээр мэдээлэл өгсөн. Байнга мэдээлэл өгч байгаа салбарынхантайгаа сайд нь уулзаа явж байгаа хөө. Тийм. За тийм. За тэгэхээр оюутлогын хувь нөлөөлөгчдийн зээл шүү. Хувь нөлөөлөгчдийн зээлийн хүүг буулгах ажлын хэсэг сая 9 сард одоо байгуулагдсан сангийн сайдын хувьд надад одоо ахлуулж байгаа. Тэгэхээр энэ сэдвүүрийг одоо би одоо ингээд ороод ажиллаад явж байна. За энд тэгтээ бүгдээрээ нэг тал шүү. Монгол улс бүгдээрээ нэг тал. Өөрөөр хэлбэл ярих юм байна, ярихгүй юм байна. Хилцээрт орох чинь. Хугацаа байна. Бид чи хилцээд ороход бол нэг тактикт орноо да тийм ээ. Тэр тактик ч одоо ярьдаг зүйл нь ярихгүй зүйлүүд байна. Энэ удаагийнх төр бол бид хүүгээ буулгаж чадна гэдэгт би 100% итгэлтэй байгаа. Яагаад гэвэл бид гол түлхүүрүүдэд атгсан. Түрүүний миний яриад байгаа нөгөө одоо зээлчих зэрэглээ шүү дээ тийм үү? Бид 12 жилийн өмнө алдсан. 2012 онд алдсан. За тэрэндээ бид нар 12 жилийн дараа одоо маш их хугацаа алдаж бас нэлээд өртөгтэйгээр энийг бид буцааж олж чадлаа. За тийм учраас бид нар одоо хилцээрт бол маш том давуу талууд бидэнд байна. Тийм учраас одоо софтвер нэмэхээр 6.5 болвол ард үлдсээ. Дор хаяж манай засгийн газрын үнэлгээг одоо софтвер нэмэх нь 2.2 байгаа. Тэгэхээр нөгөөх нь бол 2 софтвер нэмэх нь 6.5. Тэгэхээр тэр нэг 4% орон зай байна да тийм ээ. Тэгэхээр бидний зорилго бол тийшээ явна. 3 сарын дотор эдийн засгийг илгээр нэвтрүүлсэн гэж сайн зориг биш үү хэлээ. Тийм боломжтой юу? За манайх одоо эмзэг гэхэд арайч тийм эмзэг биш ээ. Тий одоо эдийн засгийн өсөлтийн доктортой байдлуудыг чинь бид өөрсдөө хилээд байгаа биш. Гадаад одоо зээлч зэрэг тогтоодог улсууд хурж ирээд манай улсыг танах одоо зээлч зэрэг чи хэв юм байна. Үр зөөлөө хувьд эрсдэлгүй байна гэдгийг зарлаад байна шүү дээ. Бид нар өөрсдөө зарлаад байгаа ч олон улсын байгууллага одоо биднийг тэгж үзэж байна. За тэгж яхад бид нар үгүй гэд тэднээс зүж тавихад өөрөөсөө одоо муу дум тавина тийм байж болохгүй. Адмиралтыг одоо амралт солонд гаргын хамаарал гээд улс төржүүлээд нөөцний хулгайч болгоод байна. Гэтэл одоо Болтекчийн МТС-ийн түншлэлтэй гэрээ ирсэн юм шүү. Тэгээ одоо тэр энэ түншлэлийн 4 компани нэг болох 5% нь одоо таны хамааралгүй компани уу энэ юу? За наа чи огтос судлаа мэдээлэл шүү. За хэрвээ яг иймэрхүү асуудлууд байгаа бол
одоо их хурлын дарга бол одоо энийг өөрөө яг шалгуулад тогтоолгоод ард түмэнд энийг тайлгнах хэрэгтэй. Сайд тэгэхээр 11 сарын 5 цаглбарынхаа дагуу 11 сарын 5-нд бол төсөө одоо батлаа. 11 сарын 15. За гэхдээ одоо арц намын бүлгээс бол төсөө одоо буцааж татаа гэдэг юм шаардлага бас төсөөлөж одоо тэгэхээр хэдүүд ажиллаад хиймээр байгаа юм. Одоо ингээд 2 дугаар хэлцүүлгээ хийгээд эндээс одоо их хурл буцаагүй л буцаанд үз. Тэгээд бид нар богино хугацаанд эргүүлээд өргөн барих ийм үүрэгтэй. Тэгж хугацаа алдчихаар ажлын хэсгээ байгуулад төсөө хэлцээл явах хэрэгтэй. Би арц намынхандаа ч гэсэн бас тэгж уриалмаар байна. Болохгүй зүйлүүд алдаа мадаг байхыг үүсэхгүй. Ажлын хэсгээ байгуулад тэрэн дээрээ одоо хэлцээд яриад засаад янзлаад явах нь бол их хурлын үндсэн үүрэг шүү дээ. Тийм ээ. Одоо бол засгийн газар төсөө өргөн барьцсан засгийн газар одоо тийм учраас улсын хурл төсвийг одоо яаж батлах нь бүрэн эрх нь одоо улсын хурлын асуудал. Одоогийн байдлаар нүүрсний экспорт оны төсөл гэхэд за ингэж байгаа. Сая 8 сард 8.5 сая тонн нүүрс гарсан байна. Ганцхан сарын дотор шүү дээ. За та нар тэгэхээр манай нэвтрүүлгөөрүүлэх чадвар, хэдийн нэвтрүүлгөөрүүлэх чадвар энэ хэмжээнд хүрсэн байна гэсэн үг. Нэг сард 8.5 гэдэг та 12 сараар бодоод үзээрэй. Тэгэхээр чи бараг 100 сая явгааз. Тэгэхээр бидэнд нүүрс нь байж байна. За хэдийн нэвтрүүлгөөрүүлэх чадвар нь ийм байдалд хүрсэн байна. Мундаг болцсон байна. Урд одоо хязгааргүй зах зээл нь байж байна. Тэгж яхад бид нар яагаад заавал одоо баг гарна гэх хэвчтэй. Бид нар засгийн газар ажиллах хэвчтэй үстэй. Үнийг бол одоо хэд өндрөөр одоо төсөөлж одоо гордож болохгүй. Тий хэмжээний хувьд бол бид нар ажиллах л ёстой шүү дээ.